За бичлэг үзэж байгаа өдрийн мэндэ манайхаа. Нэг зүйлийн талаар хэлэхгүй бол бас утгаа алдлаа. Фэйсбүүкээр нэг бичлэг сэвэгцээ. Ямар бичлэг байх юм бол рэпер артист Дондёр юкиг салгаанаар үйлчлүүлж байгаа иргэд рүү ансуурсан байдалд арт тамхи хэрэгэлсэн байдалтай дайрсан, танхаарсан. За тэгээд нэгнийх нь утас муцыг дээрэмдсэн ухааны утгатай нэг тийм гарчигтай нэг 20 хүрэхгүй секундын бичлэг фэйсбүүкээр тавигдаад тэгээд тэрнээс хэвэгдээд одоо баг хэд хэдэн пэйж тавьчихад байгаа. Яг хамгийн анх би тэр нэг шудрагууны хөтөж гисэн хаягтай тэр аккаунтаас олж харсан. Би яг өөрөө тэр үедээ бичлэг үзчихэд за нэг амар тийм хард тамхи хэрэгэлсэн бол харагдахгүй. Нэг тэгвэл хоёр тэгвэл хизээж тэр хүний утас дээрэмтгэр төрлийн хүн биш болохоор би бас тэр бичлэгэнд бол итгээгүй. За тэгээд өчигдөр өнөө оржигдөр би өөрөөс нь асуусан. Юу болсон бэ хаа? Ягаад тийм юм болчоо гэдгсэн. Өөрөө ч гэсэн надад хэлсэн аханд ерөөсөө тийм юм байхгүй. Би юу гэж тэгээ хүний утас дээрэмдээ танхаарад тэгээ явж байгаа хэвдээ надаас цагдаа нар ирээд хууль зүйн байгууллага ирээд харт тамхи хэрэглэсэн хэрэглээгүйг нь тогтоосон. Тэгээд өөрөө ч гэсэн Facebook Instagram дээр мэдээлэл хийсэн байсан. Гэхдээ яг би энэ хэргийн талаар 100% сайн мэдэхгүй яг юу болсон хажууд нь байгааг болохоор хүмүүсийн сэтгэл дээр дөөрөлөд би энэ бичлэгийг хийхэд хүрсэн. Тэр бичлэгний доор за нэг 400-500 коммент бол байсан. Тэгэл ерөөсөө newsfeed доош гүйлэх болгонд айгүй олон хувь хүмүүс олон янз бүрийн пэйжүүд тэр бичлэгийг хуулаад яг тэр дээдлийнхэн description-ыг хуулж тавиад ингээд сэвэд илээ. Яг тэрэнд би жоохон дугуйцсан. Тэнд бас тодорхой хэмжээний хүний нэр төр гэж байгаа нэг тэгвэл хоёр тэгвэл үнэн мөннийг мэдэхгүй ямар учир шалтгаан юу болсон яасны бүгд нь мэдэхгүй байж ийж тэгж тавиад хүмүүст ингээд буруу ойлголт төрүүлээд байна гэдэг чинь жоохон таагүй санагцсан. Яг би тэр үнийг өмөрж байгаа юм биш. Гэхдээ би тодорхой хэмжээний тэр үнийг таньж мэднэ. Яг хэдэн жилийн өмнө тухайн дуучин маань тиймэрхүү харт тамхины хэрэгт холбогдчихсэн. Гэхдээ юу гэдгийг хууль шүүх байгууллагаараа бүгд шийдэгдэд өнгөрсөн асуудал шүү дээ. Тэрэн дээр зүгээр л тэр хүн яг тодорхой хэмжээний арх хулуусан байсан. Хүн алдаа хийж л таараа ямар нэгэн буруу ойлголцлоод янз бүр болоод ингээд харт тамхины хэрэгт холбогдчихсэн. Тэгээд тэр нь хуулиараа шийдэгдээд тийм бурууг нь тогтоогдоод явцсан асуудлыг зүгээр нэг сохтуу үнтэй маргалдаа тэр хүн ч гэж ямар ч тавьчээргүй тавьтаргүй өөрийгөө бичлэг хийхээр яан ч гэж бодсон. Хүмүүсийн коммент бол ерөөсөө л харт тамхи хэрэглэсэн ямар ч сэтгэлгүй болдг юм аа. Эрүүл бус болдг юм аа. Хандлага нь өөрчлөгдөг янз бүр хэлбэр амар муу мухагаар ярьж байгаа хгүй. Тухайн дуучныг бол хэд хэдэн удаа энэ тамхит ирж дуулуулж исэн. Өөрийнхөө ажилтдаг бааранд ч бай, том студион цэнгэлт хүрээлэнд ч бай. Яг сая жишээ нь хэд бол бааранда Дондёрыг авчирч дуулуулахад дүүдээр очиод яг би 5 дуу тодорхой хэмжээний 3 саяас жоох их үнээр дуулдаг. Гэхдээ би дүүдээр 3 сая төгрөгөөр 5 дуу дуулъя гэж ирсэн. Тэгээд ирээд тэр хүн 5 биш 8 биш бүр 10 дуу дуулчаад явсан. Тэр хүн хэрвээ яг та нарын яриад байгаагаар сэтгэлгүй хүн байх юм бол хизээч надад 3 сая төгрөгөөр 10 дуу дуулчаад явж өгөхгүй үстэй хар ухаанаар бодсон. Гэхдээ манайхан нэг зүйлийг ерөөсөө ойлгохгүй байна. Хүнийг ерөөсөө бүр тултал нь харуулдаг. Тэр хүний ямар ажил хийдэг, ямар сэтгэл зүйтэй юу ярьдаг, яадгийг мэдэхгүй ээжиж зүгээр л гадаад үзмжээр нь дүүгэндэг. Наад хүний чи дуучин гэж юу ийсэ? Наад чинь яхаараа тийм дуучин бидгийг, энэ яхаараа юм бидгийг. Зүгээр л зарлалын самбар, шивээс нь яасан муухай юм, чөтгөр шиг юм байна. Яасан гэл бүр хамгийн болж бүтггүй хамгийн муу мухахаар зүүрлсэн бэлээ. Тэгэд зүүрлж байгаа хүмүүсийн за нэг 100-ны 80% нь дандаа хөгшин хүмүүс. Тэгээд бүгд профайлаа цаажилсан. Хэн мэдгэдэггүй. Тэгээд нэг 10-20 найзтай, 3-4 найзтай. Дандаа тиймэрхүү хүмүүс. Яг би тэр хүнийг алдаа хийсэнд нь зөвтгөж байгаа юм биш. Хизээч тэр хүн угаасаа хүний уцаг дээрэмтгэр хүн биш байхгүй юу? Зүгээр тэр хүн 5 дуу дуулаад 3 сая төгрөг аваад явж байгаа хүн хүний уцаг дээрэмдэж байгааг яах юм бэ? Уугаад жоохон халамцуу байсан нь үнэн. Гэхдээ тэр салоноор үйлчлүүлж исэн тэр Ариун Заяа гэж хүн бас бичлэгтэй холбоотой юм шиг байлаа. Би тэгэж анзаарсан өөрийнх нь сториноос. Тэгээд мань хүн өөрөө хууль шүүхэн байгууллагт нэлээд нэр хүндээс сэргээж авна гэсэн байсан. Тэрсэл нэг description нь л яг рэпер артист Дондёр юкиг салаанаар үйлчлүүлж байгаа иргэд рүү танхаарч харт тамхи хэрэглэсэн байна, мансуурсан байна. Гэл тэнгуут л бүгд яг тэр ойлголтоор ямар шүүлтүргүй ханддаг. Тэгээд тэр шудрагууны хөтөж гисэн аккаунт нь гэж яасан ч муухай тийм хандлтын төлөө юм. Сэвхтэй яг тэгж description-ээр сэвсэн хэрнээ ягаад тэр хүн залруулга хийгээд story post хийж яхад нь тэрийг адилхан араас нь оруулаад за энэ үйл ойлголцод буруу ойлголцод байна гэж явж болдгүй. Манайхан бас тэрийг жоохон зөөр ойлгож явах юм шүүлтүүртэй хандаач ээ. Хууль шүүхийн байгууллага тэр үнийг харт тамхи хэрэглээгүй танхаараагүй гэдг нь нотолцоод байгаа чинь зүгээр нэг уйтан завтай хэн нэг ямар нэг мэддэхгүй нэг тухайн дуучинд маань дургүй хүн зүгээр харт тамхи хэрэглэсэн маань танхаарсан утас дээрэмдэх гэсэн нэг юм утгагүй description-тэй 20 секунд хүрэхгүй бичлэг хийсний төлөө тэрийг хэдэн зуун мянгаар хэдэн саяараа үзээд коммент бичээл бүгд бүлийдэл янз бүрийн чат мод бичиж идэг. Над руу хүртэл амар олон хүмүүс чатаар орж ирж исэн. Тэр бичлэгийг явуулаад та тэр ах чинь тэгсэн байл. Чи бас тэрнтэйг адилхан
мэдгүй би одоо тийм хүмүүсийг ойлгохгүй. Яг би тэр хаа нэг уулздаг яг ажил хэргийн байдлаар гэх юм уу. Гэхдээ байн холбоотой нэг нэгнийгээ минь тусыг мэднэ асууна. Яг би тэр хүний хэрвээ алдаа хийсэн яг тэр хүний буруу байх юм бол би тэр хүнийг өмөрөхгүй. Би чимээгүй л юм. Зүгээр description-ыг манайхан уншаал энэ угаасаа хараас нэг юм шивэстэй иймэрхүү үзэмжтэй залуу байна. Энэ угаасаа ойлгомжтой байна уу нэг юм шүүлтүргүй комент бичицгээдэг. Тэгээ тэр чинь манайхан хүний сэтгэлийг жинхэнэ эвддэг зүйл байхгүй. Би ямар ч хэлэх гэсэн зүйлээ хэлье гэдэг нэг 2 3 хоног бодлоо. Тэр хүн бас амжилт гаргаж ирсэн удаа цөөнгөх байгаа. Гэхдээ алдаа бас хүн хийдэг. Гэхдээ манайхан тэр алдаан дээр нь амар их дөрвөлхий амжилт гаргахад нь алга тасч баяр хүрэх гэн цөөхөн бижиж алдаа гаргахад нь бөөнөрөө нийлээл дэвслэл тэр мэрч манайхан онцгой зан шүү дээ. Бичлэг гэдэг зүйлд бас бүрэн дүүрэн 100% тэгэхэд хэцүү болцоо манайхаа. Өөрөө хэрүүлэгдчихэд өөдөөс нь ганц үг хэлэнгүүт тэрийн бичлэг хийгээл бичлэгнийхээ утга дээр би юу ч хэлээг байхад энэ хүн надтай хэрүүлээлээ гэж тавих. Тэр чигээр нийтээр энэ яхаар төрүүлж хэрүүл хийдэг гэж одоо хааш комент бичих юм яах юм бэ? Би л ойлгохгүй л энэ. Бүр ингээл түүнийг доромжилж л нэг сэтгэлийнхаа эгог тэжээдэг нэг тийм хэсэг бүлэг хүмүүс байдаг юм шиг байна. Ямар ч гоё хандлагатай, ямар ч гоё нэрхтэй бичлэг хийсэн яг доор нөгөө л нэг юм байдаг. Сонь комментуудад бичдэг хүмүүс бүр байнга байдаг. Одоо тиймэрхүү хүмүүс энэ төр одоо болооч тэгээд манайхан ч гэсэн бас юмыг жоохон шүүлтүүртэй хандаарай гэж үсэдэг. Бичлэгээ нүртэл үзсэнд баярлалаа манайхаа.